Сайн байцгаана уу? Охины ордныхон 2025 оны 2 дугаар сарын охины ордныхны хувьд ажил мэргэжил, эрүүл мэнд, өдөр тутмын амьдралдаа анхаарал хандруулах шаардлагатай үе ирж байна. Энэ хугацаанд ажил дээрээ шинэ үүрэг даалгавар хүлээн авч хариуцлагаа нэмэгдүүлэх магадлалтай таны хүчин чармаалт ирээдүйд бат бөх суурийг бий болгоход туслана. Эрүүл мэндийн хувьд архаг хууч өвчтөө хүмүүсийн хувьд энэ сар онцгой анхаарах нь шаардлагатай. Зөвхөн эм тариагаар эмчлэхээс илүүтэйгээр зөв амьдралын хэв маягийг баримтлах нь чухлаа. Эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөнд хангалттай сайхан амралт зэрэгт анхаараарай. Мөнгө санхүүгийн тал дээр томоохон хэмжээний хөрөнгө оруулалт эрсдэлтэй найрамд оролцохоос зайлсхийх нь зүйтэй. Бодлоготойгоор хөрөнгө оруулалт хийж мөнгөө маш хянамгай юунд зарцуулах тал дээр маш нухацтай хандах нь зүйтэй. Хайр дурлалын хувьд энэ сард харилцаагаа бэхжүүлэхэд тохиромжтой үе. Гэр бүлтэй хүмүүс тааламжтай, тайван харилцаатай байхыг хичээх хэрэгтэй. Ганц бие хүмүүсийн хувьд шинэ харилцаа эхлүүлэх боломж гарч магадгүй. Ерөнхийдөө энэ сар охины ордныхны хувьд ажил мэргэжил, эрүүл мэнд харилцаанд анхаарч байх шаардлагатай. Өөрийгөө хөгжүүлэх дотоод зүйн сонгоо сонсох нь амжилтанд хүрэхэд туслана. Танд амжилт хүсье.